баригдаж байгаа энэ орон сууцуд дахин төлөвлөгөө шинэ хот одоо хороол бий болж байгаа мөртлөө ямар ч олон улсын стандарт шаардлага хангаагүй буюу ийм шамбаарлалцсан барилга баригдаад байгаа байхгүй юу. Тэгээд бид нар яг энэ уртл баригдаж байгаа барилгынхаа дагуу мэргэжлийн хяналтаас шалгуулах юм хүсэлт өгөө шалгуулсан. Тэгээд энэ дээр юу гэсэн бэ гэсэн чинь 1500 м2 дээр газар талбай дээр 400 м2-т нь одоо нөгөө орон сууц барина гэсэн зөвшөөрөл мэргэжлийн хяналтаас авсан байгаа юм. Тэнгүүл яг бодит байдал дээр яаж юм гэхээр 1500 м2-ийн 400 м2 гэхээр нийт газрынхаа 4/1 дээр орон сууц барина гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь одоо ингээд бодит байдал дээр хийсэн зүйлс нэг юм байна л та. Нийт газрынхаа 90% дээр баг ингээд орон сууц барихаар газар авахад хэлсэн. Тэгэхээр энийг яг мэргэжлийн хяналтыг ажиллаа хийж гин үү, хот төлөлтөйг ажиллаа хийж гин үү те. Энийг бас давхар хянж үзээч гэж хүсмээр байгаа. Яагаад вэ гэхээр бид нар өнөөдөр хот төлөлтөөс асуусан л та. Энэ дээр 400 м2 талбай дээр нэг айлын газар хүрхгүй талбай дээр хэдэн айлын орон сууц барих боломжтой вэ гэсэн чинь дээдлэн 60 айлын орон сууц барих боломжтой гэж байхгүй. Тэгсэн чинь яг энэ төлөвсөн зурган дээр яаж ийнэ гэхээр 400 м2-тай газар нутаг дээр 130 айлын орон сууц барина. Тэгэхдээ 130 айлын орон сууц барихтаа яах вэ гэхээр барилга хоорондын зайны стандарт хангаагүй. Одоо шилбэл барилга хоорондын зай 20 м байх ёстой байтал манай хаас 19.5 гэж байгаа. Тэнгүүтлээ галт төсвөртэй 3/4-р зэрэглэл бол 20%-аар бууруулж болно гэж байгаа боловч та сайхан мэдж байгаа тийм ээ 2-3 сарын дараа сарын өмнө 2-3 барилга шатсан байгаа. Хэрвээ барилга шатвал яах вэ? Одоо энэ 10 хэдэн барилгын 30000 хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй гэртээ цоочтой хаалганы цаана байхад ийм ойрхон шамбаарлалцсан барилга бариад хэрвээ гал гарвал газар хөдлүүл гал командын машин орох боломжгүй тэгээ төрийн тусламжийн машин орох боломжгүй ингэж шамбаарлалцсан барилга барих нь яг зөв үү тийм ээ. Тэгэхээр энэ хот төлөлт Сүмийн газар дарга иргэдийн жилгээ зарласан боловч яг иргэдтэй чиглэсэн захирамж гаргаж байгаа юу гэдгээ бас эргэж хараач гэж хүсмээр байгаа байхгүй юу.